Тэгвэл нөгөө талдаа улсын хурал дахь сөрөг хүчин өнөөдөр эрх баригчдыг эдийн засгаа буруу удирдсан гэж хүмжиллээ. Эрх баригчид эдийн засгийн өндөрлөө гадаад нөхцөл тань шатхууны үнийн өсөлттэй холбон тайлбарладаг. За харин сөрөг хүчнийхний зүгээс засгийн газраас хэрэгжүүлсэн дотоодын буруу бодлого гэж оншиллоо. Учир нь улс орлого олж байгаа ч иргэдийн халаас зузаарахгүй байна гэж эрх баригчдыг буруутгалаа. Засгийн газар төсвийн зардлыг 1.4 их 80 төгрөгөөр бууруулахаар тодтгол өргөн мэдүүлсэн. Харин эхний хагас жилдээ төсөв 2.4 их 80 төгрөгийн алдагдaltaй гарсан учраас энэ хэмжээний таналт хангалтгүй гэж улсын хурлд харсан намын бүлэг үзлээ. Тиймээс тэд төсвийн алдагдлыг бүрэн арилгахыг шаардлаа. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 10%-аас 5% болгох санал гаргалаа. Иргэдийн орлогыг хамгаалах талаас нь харвал энэ нь таатай санал. Гэхдээ татварыг 2 дахин бууруулвал төсвийн орлого хэдээр багасгах вэ? Тэр мөнгийг хаанаас нөхөх вэ гэдэг нь асуудал болно. За одоо 7 сарын байдлаар бараг 2.4 их 80 төгрөг хүрчээд байгаа ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр 1.4 их 80 төгрөгийн одоо тодтгол бол бас хангалтгүй маа гэдгийг бол одоо шууд хэлэхэд бол бэлэн байна. За бидний хувьд бол төсвийн алдагдлыг бол одоо бүр мөсөн арилгаж одоо төсвөө тодтгож оруулж ирээ гэсэн ийм шаардлагыг бол бас сая бүлгийн хурал дээр хэлэлцлээ. Өнгөрсөн 7 хоногт Монгол банкны зүгээс бодлогын хүү нэмлээ гэсэн. Энэ бас ард иргэдэд ойлгомжгүй байж магадгүй. Тэгвэл бодлогын хүү нэмэгдэхийн цаана нэгдүгээрт нь ард иргэдийн амьдрал ингэж доройтож байгаа бол одоо бодлогын хүү ээлж дараатаа нэмэгдэснээр аж ахуй нэгжүүчин зээл санхүүгийн их үүсвэргүй болж дампуурнаа гэсэн үг. Ард иргэдийн амьдралыг байхгүй болгочихсон. Одоо аж ахуй нэгжүүд рүүгээ орж байна. Шатхууны амсгалын тухайд сөрөг хүчин урт хугацааны шийдэл шаардлаа. 3 дахь орноос шатхуун авах боломжийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн дэд бүтцээ сайжруулах, замын үдээс Улаанбаатар хүртэлх тээврийн шинэ гарцыг бий болгох, Монгол улс нэг нийлүүлэгч нэг чиглэлээс хэд хамааралтай байхын эрсдлийг харуулж байна гэж дүгнэж байна. Мөн улсын хурлд харсан намын бүлгээс засаг солигдох бүрд эдийн засгийн алдаа, өмнөх засгийн газрын буруу болж хувирдаг асуудлыг ч хүндсэн юм а. Тэр ерөнхий сайд болоод энэ хүмүүс нэг өмнөх засаг руугаа буруугаа чигсэн. Наран дээрээс ирсэн үү, саран дээрээс ирсэн үү? Энэ 10 жил хэн засагласан? Өнөөдрийн ерөнхий сайд хаана явсан? Энийн өмнө их хурлын дарга, энийн өмнө эдийн засгийн хөгжлийн сайд. Гэхдээ хаанаас аваад хинээс ямар буруу хайцааж байгаа эрх баригчдөө энэ үнэхээр энийн дээр бол гарц шийдэлгүйгээр ингэж мөнгөнд суух шаардлагагүй гэж Ардсан намын бүлгээс үзэж байгаа. Тэгээд тодорхой саналууд бол өнөөдөр хэлсэн асуудлын тодорхой саналууд бол нэмэгдсэн өртгийн албан татварыг энэ шинээр өргөн барих төсөвдөр ард иргэдийн орлогыг хамгаалах үүднээс нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хүртэл болгож бууруулах ёстой. Зэрэг олон асуудлуудыг бас хэлцсэнийг бас хэлье. Ийхүү төсөв тодтогч болно. Татвар бууруулж болно, шатхууны шинэ их үүсвэрч хайж болно. Гэхдээ нэгэнд алдсан цагийг нөхөж иргэдийн халаас нэмгэрснийг ганцхан шийдвэрээр зузгаатах амаргүй. Тэгвэл Монгол улс мөнгөний гачигдалд орсон уу? Эсвэл мөнгөө буруу зарцуулсныг горыг амсаж байна уу? Энэ асуултын хариу 2026 оны төсвийн тодтоглоор бас иргэдийн халаас буюу амьдрах чадвар бодит үр дүнгээр харагдах учиртай юм а. Эрчим хүч